Жаасан манууд харан уншлагада тавтай морил би сонон байна. За энэ удаагийн уншлагаар тэр танд яагаад таны хүссэн зүйлийг өгөхгүй байна вэ гэдэг асуултаар харах болно. За энэ нь ямар ч төрлийн харилцаа, ямар ч төрлийн нөхцөл байдалтай байж болно. Та яг одоо бодож байгаа зүйлээ яг энэ асуултыг өөрөөсөө асуух үед хамгийн түрүүнд бодогдож байгаа нөхцөл байдал хүн нь зөв юм аа. За одоо бүгдээрээ группүүдэд танилцуулъя. 3 групп байгаа. Групп номер 1, групп номер 2, групп номер 3. За групп номер 1 болохоор саламандр гэдэг юм гөрвөлийн төрлийн амьтан байна. Саламандр ба харперц, inspiration буюу онгод гэдэг нэртэй 17-гийн тоотой үзэр байна. За групп номер 2 нь болохоор гөрвөл ба pitcher plant гэнэ үү, миний мэдэхгүй юм нэг ургамал байна. Гацаалт гэдэг нэртэй хүзэр ба 12-ийн тоотой групп байна. За групп номер 3 нь матар гэдэг юм амтан байна. Ба poppy гэдэг юм цэцэг 20-ийн тоотой зүүд гэсэн утгатай юм сонирхолтой хачирхалтай хүзэр байна. За ингээд ийм 3 хачирхалтай хүзрүүд байгаа. Хамгийн татагдаж буйгаа сонгоорой. Групп болгон дээр нь энергийн шалгалт их болно. Тэгэхээр энергийн шалгалтын үеэр нь яг та зөв группээ сонгосон байна уугүй юу гэдэг нь тодорхой болж өгөх болно. За групп номер 1 уншлагада тавтай морил та саламандр гөрвөл ба харперц гэдэг энэ хүзрийг сонгосон байна. Онгод ороох 17-гийн тоотой хүзрийг сонгосон байна. За 17-гийн тооных нийлбэр 8-ийн тоо болдог. Тэгээ 8-ийн тоо нь мэдээж одоо их эд баялагийг бэлэгдэнэ гэдгээр нь хүмүүс монголчууд мэднэ те. Бас нөгөө талаараа 8-ийн тоог хажуултуулаад харах юм бол үрд infinity sign болдог. Учираас ихэр төлөөдийг ч гэсэн бэлэгдэх боломжтой байдаг. За шууд уншлага руу оръё. За энергийн шалгалт авъя. Групп номер 1 маань яг одоо юуг туулаад ямар нөхцөлд байна вэ? Юу болж байна вэ гэдгийг нь харъя. За групп номер 1-ийн одоогийн нөхцөлд юу болж байна, юу тохиож байна гэдгийг нь харъя. Энэ групп нь өөрийнх нь групп мөн хэсгийг батлаад өгье. За дэндүү олон үзүр нь гарч ирлээ. За нэг өдөр суулж авъя. Үзрүүд дандаа унаад байна. Улаан өнгөтэй үзрнүүд их ажиглагдаж байна. The Wheel of Fortune азийн үр доошоо харж гарч ирсэн байна. За групп номер 1 таны амьдралд томоохон өөрчлөлт тохиожээ. Томоохон өөрчлөлт тохиосон бөгөөд энэ өөрчлөлт нь таны бодож исэн хүлээж исэн өөрчлөлт биш өгөөд зарим хүмүүсийн хувьд групп номер 1-ийг сонгосон зарим хүмүүсийн хувьд жоохон таагүй онцгүй өөрчлөлт байж болно гэж харагдаж байна. Өөрийгөө бүр азгүйгээр мэдрээд сууж иж бас болно. Тийм ерөөсө та өөрөө төлөвлөөгүй цаанаасаа л тохиочихсон юм нэг сонио өөрчлөлт тохиожээ. За бас үүлийн үрээ идэх гэдэг үг сонсогдож байна. Үүлийн үрээ идэх гэл тусаараа тэгэлсэн гэдэг үг сонсогдож байгаа юм. Тусаараа тэгэлсэн. Зарим хүмүүс болохоор бусдыг хэлж гин, зарим хүмүүс болохоор өөрсдийгөө хэлж гин. Ингэж яхтал таарна гэдэг иймэрхүү үгнүүд сонсогдож байна. Окей, за дахиад үзравъя. The Devil, дарангуйлал, toxic байдал, Four of Cups. Тэгээ нөхцөл угаасаа л гоёор ирэхгүй байсан юм дөө. Гэх мэт. За нэлээд актер юм тохиож байгаа харагдаж байна. Групп номер 1 таны амьдралд яг одоо нэлээд онцгүй зүйл тохиожээ групп номер 1. Тийм нэлээд онцгүй зүйл тохиож энэ нөхцөлд ерөөсөө инээгээд ахын байхгүй, сайшаахан байхгүй. Ерөөсөө л ингээл айлч талаас нь харсан үнэхээр муухай зүйл тохиоцсон байгаа харагдаж байна ялтчгүй. Сэтгэлээр гутраад сэтгэлээр гутарч дуусгааргүй мэт санагдаж байна. Муухай дарангуулал хүч чадлын зөрөө гих мэт зүйлсүүд тохиожээ. За үүн дээр нь сахиусаас нь зөвлөгөөг нь авч өгье. Яг гол асуулт руугаа орохоос өмнө зөвлөгөөг нь харж өгье.
Тийм ерөөсөө юм таны юм дотн эмзэг зүйл гэмтэх. За тэгэхээр бүр шууд утгаараа эмзэг эрэхтэн гэмтэх гэдэг ч юм уу те. Эмзэг асуудал дээр юм онцгүй зүйл тохиолдсон гэж харагдаж байна групп номер 1-ийн ийм дотны хүмүүсийн хооронд ийм асуудал үүссэн гэдэг ч юм уу те. Амар гоё эмзэг мэдрэмжээ дэлгэсэн чинь асуудал үүссэн, хохирцсон, шийтгүүлсэн, шүүмж сонсцсон, бүтлгүйтцэн. Яг өөрийнхөө амар гоё хичээгээд ахад чинь болоогүй гэдэг ч юм уу те. За сахиусныхын зөвлөгөө нь болохоор энэ нөхцөл дээр ерөөсөө нэлийн хичээл зүтгэлээр давж гарнаа. Нэлийн хичээх хэрэгтэй. За бас та ажилдаа их хандаж болно. Ажлаар өөрийгөө сатааруулж өгч болно. Энэ нөхцөлийн үеэр за энэ нөхцөл ямар ч иглээс амар хичээл зүтгэлийг шаардсан. Зарим хүмүүс ингээ бүр мах биеэрээ хохирцсан байгаа хүмүүс байгаа болвол бүр тэрийг буцаа би махбодоо ангаахын тулд эдгэхийн тулд зөндөө хэмжээр явна гэдэг ч юм уу те. Зөндөө хичээл зүтгэлийг гарган бүр ажил болгож иж зүгээр болгоно гэж харагдаж байна. Бас бусадтай хамтрах хэрэгтэй. Ганцаараа байх шаардлагагүй, ганцаараа зохицуулах гэдэг шаардлагагүй. Бусдаас дэмжлэг авах, хамтрах, зөвлөлдөх, ярилцах. Иймэрхүү зүйлсүүд байх хэрэгтэй. Тэг бас ажилдаа өөрийгөө сатааруулснаар нэмэртэй яж болно. Ганцаараа битгий бай гэж зөвлөгөө гарч ирж байна. Justice тийм шудраг бус зүйл тохиолсон нь үнэ. Тэгээд энэ нөхцөлийн шудраг бус байдал нь таны өөрөө төсөөлж таамаглаж байгаагаас илүү шудраг бус гэдгийгсэн чи яг чих амар дөнгөнөө бүр дүн гэдээ ороод ирлээ. Тийм бүр үнэхээр шудраг бус зүйл тохиож. Тэгээд тийм та өөрөө гэж шудраг бус зүйл тохиочлоо доо гэдэг ингээ таамаглаж байгаа тийм угаасаа ойлгомжтой байгаа тийм үү. Гэтэл яг одоо жишээ нь хуйлч мэлж орж ирээд гэдэг ч юм уу те. Яг юмны энергийн өгөө авааг нь ингээд одоо тооцоолдог шийддэг хүмүүс байдаг. Хэрвээ тийм хүмүүс байдаг болвол тэр хүмүүстэй ярилцаад үзэх үед бүр нэлээд шудраг бус зүйл тохиоцсон, бүр нэлээд хуйл зөрчигдсөн гэдэг ч юм уу те. Нэлээд онцгүй зүйл тохиоцсон гэдэг нь ил болж гарч ирэх боломжтой. Гэхдээ та өөрөө юм хуйл шүүхээ хөөх нүггүй юу? Тэр нь өөрөө таны мэдэх зүйл ерөөсөө хуйл шүүхийг хөөрэ гэж байгаа юм биш, зүгээр л энэ нөхцөл байдал таны бодож байгаас илүү шудраг бус байсан гэж сахиус нь хэлж байна. За бас сахиусууд нь таныг өөрөө ингээд шудраг бусыг өөрийн гарт татгаж гэдэг ч юм уу те, өөрөө бүхнийг тэнцвүүлэх гэж бүү оролдоорой гэж зөвлөж байна. Өөрөө шийдэх шаардлагагүй, өөрөө битгий шийд, өөрөө битгий шүүгч цагдаа болж тоглоорой. Хэрэггүй гэдэг чинь. За. Тэг яалтчгүй хүч чадлын зөрөө. Тэг энэ нөхцөлд амар хүч чадалтай хүмүүс гэдэг ч юм уу те, танаас илүү хүч чадалтай хүмүүс туслын аврыг гэж түрээд ирэх боломжтой. Танд ингээ гараа сунгаад ингээд туслыг би чамайг аваад үгээ, би зохицуулаад үгээ, би харгалаад үгээ гэдэг ч юм уу те. Эсвэл та одоо жишээл орон гэрээсээ хөөгдсөн болвол нэг хүн найз гэж байгаа манай төрөө дээр би чамайг үнгүй ингээ гэртээ хонуулъя гэдэг ч юм уу. Ингэж болно. Гэхдээ үүнд татгалзуул зүгээр шүү гэж сахиус нэлж байна. Гэхдээ эцсийн шийдвэр таны сонголт хүчтэй. Та яг ямар шийдвэр гаргахаа та өөрөө сонгоно, өөрөө шийднэ. Тэгээ сахиус нь болохоор ингээ таныг аврыг туслая гэж байгаа. Зүгээр туслая гэж байгаа хүмүүс болохгүй. Гэтэ бүр аврыг манад ирээд хончоох энэ төр гэдэг ч юм уу те. Эсвэл би бүгдийг нь зохицуулаад үгүй гэдэг ч юм уу те. Яг л ийм тусламжийн биш юм авралын чанартай зүйлсүүдэд ер нь бол үгүй гэж хэлсэн нь зүгээр шүү гэж сахиус нь хэлж байна. За энэ нөхцөлийн ирээдүй ямар байх вэ? Энэ нөхцөлд ирээдүй гэгээлэг байх нь уу, яах нь уу гэдгийг харж өгөө. Тэгээ бүгдээрээ сайхан гол уншлах руу оръё. Энэ нөхцөлийн ирээдүй ямар байх вэ? За ирээдүйд та одоо манифест хийгээд манифест хийх, шидээ хийх, сэжилээ хийх, сонголтоо гаргах, хангаалтаа хийх гэх шидийн далдын зүйлд хандах юм бол ирээдүйд тэр нь биелэх болно. Таны өөрийнхөө ертөнцийг, өөрийнхөө бодит ертөнцийг, амьдралыг бүтээх чадал бол ерөөсөө сэвтээгүй, гэмтээгүй, жинтэй хിവэрээ. Та өөрөө ирээдүгээ амар гой зохицуулах боломжтой, амар гой болгож бүтээх боломжтой гэж харагдаж байна. Энэ зургийг харах юм бол энэ яг л амар хүчтэй манифест гэдэг хүний бүх хүснээ авж байгаа маш их бялхаж байгаа хүний дүр зураглалаа. Энэ бол таны ирээдүй юм шүү. За гэдэг ийм энергийн шалгалт байлаа. За одоо бүгд гол асуулт руу орё. Тэр хүн яагаад таны хүсснийг өгөхгүй байна вэ?
За үүнд эхлээд тэр хүн та хоёрын харилцааг харъя. За таны харилцаа, таны үзрийг энэ харилцаанд дах таны үзрийг зүүн талд гаргаж ирье. Hermit, даяач, тусгаарлагдсан, дотгошоо орсон, амгалт хийсэн. За түүний байр суурийг баруун талын үзрээр харъя. Ten of Wands маш их хичээж байгаа, зүтгэж байгаа, зүдэрж байгаа. Энэ харилцааны байдлыг харъя. Энэ харилцаа ямар төрлийн харилцаа байж болно? Найз нөхдийн хооронд, гэр бүлийн хооронд, хосын хооронд байж болно. King of Pentacles. За ер нь хүснээ авахгүй хангалуун биш байгаа. Тэгээд хоёулынх нь хоёулаа энэ харилцаанд хангалуун өөрсдөө хангалуун бусаар мэдэрж байна. Энэ таны үзүрд The Hermit буюу даяанч байна. Энэ даяанч гэдэг энэ үзүр нь та ер нь нэлээд сэтгэлээр унсан байгаа байдлыг илтгэж болно. Өөрийгөө сэтгэлээр унсан, урам хугарсан, өөрийгөө бусдаас тусгаарлсан, тэ өөрөөсөө хайсан гэдэг ч юм уу, тэ хорвоо ертөнцийг ойлгохыг хүссэн ийм байдалтай байгаа даа. Энэ дээр тань дээр нэг юм буруутах гэдэг нь ерөөсөө та өөрийгөө бусдаас амар тусгаарлах, нөгөө хүнээсээ тусгаарлах ярих та хангалттай өөрийгөө тайлбарлахгүй ч магадгүй, өөрийн хүсэж байгаагаа хэлэхгүй, илэрхийлэхгүй, ерөөсөө ойлгуулах гэж чихгүй гэ зүгээр дуугаа ураагаад байж болзошгүй шүү групп номер 1 та энэ нөхцөл байдалд. За нөгөө хүн нь болохоор таны хүснэг тань өгөхгүй байгаа гэдэг хүн ууг нь амар хичээж байна. Амар хичээж байгаа байдалтай байна. Алстаал гой олчихгүй л хичээгээл те. Одоохондоо би хүснэг чи өгч чадахгүй штэ. Яагаад гэвэл алстаа ингээ гой баттай болох гээд би хичээж байгаа байхгүй юу гэдэг юм үг түүнээс гарч ирж гин. Тийм тэгэхээр чи нөгөө нэг алсынхаа зорилго дээр анхаарчингууд яг одоогийнхоо зүйл дээр анхаарахгүй одоогийнхоо зүйлсээ золиоссон ч яах вэ болчоод байгаа харагдаж байна. За харилцааны байдал бол King of Pentacles доошоо харсан. Энэ нь юу гэлтэж ийн вэ гэхээр нэг тийм бодит дэмжлэгүүд айгүй цөөхөн байгаа даа. Жишээ нь санхүү үед хэрэгсэл багж хэрэгслийн зүйлс айгүй тутмаг байгаа даа. Боломж бололцоноос жоохон тутмаг байгаа даа гэсэн үг. Нөгөө талаараа энэ нь бас тааж тэр нөгөө хүнч тэр яг өөрсдийнх нь хэрэгцээнүүд нь яг бүрэн болоогүй байна. Хэрвээ та нөгөө хүнийгээ ингээд амар гой болцсон ингээд хангалуун бялхаас сууж байгаа хүн тэгсэрнэ ингээд тэрийг тантай хуваалцахгүй гэж андуурж байгаа бол гэж бодож байгаа бол энэ андуурал юм а. Тойрын аль нь хүсснээ ерөөхдөө бол авч чадахгүй байгаа байдалтай байна. За таны түүнээс авахыг хүсэж байгаа зүйлийн талаарх энергийг нь харъя. Сахиус нүн дээр юу гэж хэлэх нь вэ? Таны түүнээс хүсэж байгаа зүйл юу вэ? Зүйлийн энергийг нь харъя. Зөв зүйлээ үсэж гэнэ үү? Эсвэл юу болоод байна те? Хүзэрнүүд сонин гарч ирж байна. Сонин халигдаж байна. Тэгэхээр шулуун шудраа зүйл биш болтой. Хүч чадал гэнэ үү? Урмын үг, урам зорой, хүч чадал нь онгод гэдэг үзрийг та сонгосон те. Онгод inspiration гэдэг жоохон урам өгөх гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд болно бүтэн гэдэг ч юм уу. Энэ харилцаа тийм ээ болно битээр таарна гэдэг ч юм уу. Ийм нэг баталгаа ч юм уу те. Ингээд тань нэг урмыг өгөөх, өргөлжлөлд хичээх юм зоригийг өгөөх гэдэг ч юм уу. Тийм зүйлийг та яг үндэ нөгөөнөөс хүсээд байгаа харагдаж байна. За гаднаа асууж байгаа, гаднаа нэгж байгаа зүйл нь яг бодит зүйл ч байж болно. Тэ? Юу ч гэдэм байгаа тусламж дэмжлэг гэдэг ч юм уу. Гэхдээ яг тэр тусламж дэмжлэг таны хүсэж байгаа зүйлийнх нь яг дотор уг энерги, уг шалтгаан нь бол ерөөсөө та урам зориг өргөлжлүүлэх, хичээх хүч чадал тэнхээ хамтрал тэг хоёулаа хамтдаа чаднаа, бүгдээрээ хамтдаа чаднаа гэдэг юм юм урам зоригийг хүсээд байна та. Зарим хүмүүсийн үед яг жигнэсээ ихэр төлөөд мөн гэдэг баталгаа, эсвэл зарим хүмүүсийн үед бүгдээрээ хамтдаа гар хамтарч чаднаа, ойлголцож чаднаа гэдэг баталгаа тий. Тэрийгээ л авчих юм бол би энэ харилцааг үргэлжлүүлж чаднаа гэдэг ч юм энэ зүйлийг хийж чаднаа гих гээд байгаа харагдаж байна. За яагаад энэ зүйл нь орж ирэхгүй байна вэ тэгвэл? Яагаад энэ зүйл нь орж ирэхгүй байна вэ? Ten of Cups. Ten of Pentacles 2.15 үзэр гарч ирж байна. За энэ хоёр үзрийг би жоохон тунгаагаадах юм. Ten of Cups, Ten of Pentacles. Тэг бүгд алсаа бодоод байна.
Яагаад энэ таны хүсэж байгаа зүйл орж ирэхгүй байна вэ? Тэр бүгд алсаа бодоод байна. Алсынхаа зүйлийг яг одоо цагтаа гоё байх биш. Одоо цагтаа болгох биш. Одоогоо цаашаа тавьсан байгаа. Яг одоог цаашаа тавиад дараа нь гоё байхын төлөө, дараа нь бүтэлтэй байхын төлөө гэдэг ингээд дандаа алсаа бодсон байгаа даа. За бас дараа нь одоо нөгөө юу хүн би нас орсныхаа дараа ардаа юу бүлдээх вүлээ гэдэг юм үг орж ирж байна. Би ингээ болсны дараа дууссны дараа эсвэл дараа насандаа яах вүлээ гэдэг ч юм уу те ингээ бүр амар юм алсын зүйлсийг бодоод байгаас болоод байна. За зарим талаараа болохоор хитрхи фантастик, хитрхи үлгэрийн юмыг бас хүсээд байгаа тал харагдаж байна. Дэндүү том юм, дэндүү юм амбиц биш ээ. Дэндүү л үлгэрлээд байгаа. Үлгэрийн фантазны юм жоохон хүсэх гээд байгаа. Талжаахан харагдаж байна. Жаахан газардлага дутагдсан гэдэг ч юм уу те. Тэгээ газардлага нь уг нь газарлагтай зүйлийг хүсээд байгаа ч гэлээ тэр газардлага нь дараа нь ирэх газардлага. Тэгээ одоо хангалттай газарлагтай биш. Яг одоогийнхоо бодит үннийг ерөөсөө гэдэг юм. Юу гэдэг вэ? Get your ducks in a row гэдэг байдаг. Одоогийнхоо бодит үннийг ерөөсөө за одоо миний бодит үн ийм байна, ийм блокууд байгаа, ийм байдалтай байгаа. Миний цаг зав чөлөө ийм байгаа гэдэг ингээд ерөөсөө л одоогийнхаа бодит үнэтэй яг бүрэн нүүр тулаагүй, ингээд бодит үннээ бүрэн хүлээн зөвшөөрөөгүй. Яг одоо байгаа зүйлсүүдээ ингээд гоё жин там болгоогүй байна гэж харагдаж байна. Тэгээ энэ зүйлийг авъя гэлээд цаг зав нь байгаа юу? Хүлээж авах тэнхээ танд байгаа юу? Эсвэл угаасаа л өөр юм дээр анхаарал явж байгаа юу гэдгээс анзаарах хэрэгтэй. За сахиуснаас өөр нөхцөл байдал дээр юу гэж хэлмээр байна харъя. Оо, вау. Окей. За энэ үнзэр дээр би нэмэлтийг хармаар байна. Нэмэлт тодруулга гаргая. Нэмэлт тодруулга энэ үнзрээр харнаа. 7-гийн хилд доошоо харсан байгаа дээр нь тодруулга харъя. Marriage. Wow, гэрлэлт гэдэг үзэр доошоо хараад ирчихэж. За сахиусууд нь танд юу гэж хэлж ийнэ гэхээр нөхцөл байдлыг та үнэхээр гартаа атгах чадхаас гадна яг үндэ гартаа атгацсан байгаагаа хүлээн зөвшөөрөөрэй. Та яг үндэ байдлыг гартаа атгахчжээ. Тийм нөхцөл байдал яг үндэ таны хүсснээр эргэцсэн байгаагаа таны аазанд хараад ингээ эргэцсэн байгаагаа яг энэ харилцааны тал дээр шүү дээ. Тэгээ та яг хүснээ яг үндэ авцсан байгаагаа. Тэгээ ер нь байдал бол ерөөсөө таныхаар л ирэхэд бэлэн байгаагаа. Тэгээ та нийлийг гэвэл нийлэн, та салыг сална, та энэ төлөвлөгөөг урагшлуулъя гэвэл урагшлуулна, та энэ төлөвлөгөөг болъё гэвэл болно, тэ. Та бусадтай хамтрыг гэвэл бусдын ч гэсэн нийлээд хамтрна. Ер нь л удирдлага таны гарт байна. Групп номер 1. Таны гарт байгаа даа. Та өөрөө удирдлага таны гарт байж ич удирдлага таны гарт биш юм шиг та жүжиглэх гээд байна. Яагаад ингэ жоохон зайлтай байгаад байна групп номер 1. Яг үндэ удирдлага таны гарт байж ич хариуцлага бусад дээр буулгах гээд тахлаар бусд нь үүнд ингэ жоохон ундууцаад байна ингэ. Яагаад ингэ байгаа яасан сайн ингэ. Тинтаа жоохон зайлтай байна. Тэгээ энэ нөхцөл дээр яг үнэндээ та өөрөө илүү гүн орохыг хүсэхгүй байна. Яг одоо ийм нэг завсрын байдалтай байгаад байгаа да. Энэ завсрын таны хүсэж байгаа зүйл болоод байгаа юм шиг болохгүй байгаа юм шиг. Энэ зүйлийг та өөрөө сонгочих. Яг үнэндээ танд энэ нь өөрт тухтай байгаад байгаа учраас та ингээд ийм гацсан завсрын байдалд өөрөө та оруулж байна. Яагаад бол нөхцөл байдал урагшилчих юм бол та энэ нөхцөлд илүү гүн ингээд шигдэх шаардлагатай болчихно тийм үү? Төлөвлөгөө урагшлаа гэдэг юм бол нөө төлөвлөгөөнөөс дараа нь буцахад хэцүү болчих гээд байгаа. Тэгээ одоо болохоор төлөвлөгөөнөөс буцах боломжтой, урагшлах боломжтой ингээд бүх хүч чадал таны гарт байгаа. Яг энэ үеийн мөчөд та хамгийн таатай, дуртай, тухтай байгаад байгаа учраас нөхцөлийг урагшлуулахгүй тулд удирдлага нөгөө хүний гартаа байгаа юм шигээр
болгочоод чи яагаад урагшлахгүй байгаа гэд ингээ бурууга нөгөө хүн давхад байгаа тал танаас харагдаж байна шүү групп номер 1. Жахан хатуухан хилчих шиг боллоо зарим хүн танд пал хийж тусаж гин үү? Амар эсэргүүцэж гин үү? Муухай гоё нуу ингээ сонсон чи нэрээ тийм биш дээ гэж сэтгэл тайвширж гин үү? Тайлгарч гин үү? Одоо хэлж өгөөрэй яг ямар тусаж байгааг нь. Тийм байна. Тэгэхээр та яаж хүснэ ах вэ? Та өөрөө зүгээр байдлыг гартаа хатгаад урагшлуул. Тэгэх юм бол хүснэ аавна. Нэгт тийм байна. Хоёрт нөгөө хүн нь ингээд таны хүсэж байгаагаар 100% байлаа гэхэд та үүнд нь бэлэн үү? Өөрөө бэлэн үү? Гэдгээ өөрөөс асуугаарай. 18, 58 гэд сахусны та харагдлаа. Тийм байна. За уншлагын ихтийн хэсэг ингээд боллоо. Одоо бүгдээрээ нэмэлт хэсэг рүү үргэлжлэе. Нэмэлт хэсэг дээр нь болохоор яг энэ харилцааны талаар мэдээллийг хараад өгье. Хэрвээ энэ харилцаа нь хосын харилцаа мөн бол ихэр төрлийн харилцаа мөн үү гэдэг ч юм уу те таны хүн мөн үү гэдэг ч юм уу бас энэ харилцааны ирээдүй юу ах вэ? Энэ харилцааны одоогийн төлөв ямар шүү байна гэдгийг нь хараад өгье. За тийм байлаа. Үнэхээр их баярлалаа. Энэ нэмэлтийг анхаарал бол comment ба description дотор байгаа. Нэмэлтүүдийг маань авч өгсөний ачаар энэ бичлэгүүд маань ойр орхон орох боломжтой болоод гээд сэнэгжээд, энергижээд яваад байгаа юм шүү. Тийм болохоор нэмэлтүүдийг яг сайхан мэдрэмжээрээ мэдэрж байгаа, дүүрт таарсныгаа сонгож мэдрээд аваад, за тэгээ амар гой таашааж үзэж байгаа хүмүүстээ, энергиэр сэнэгжүүлж өгж байгаа хүмүүстээ баярлалаа. Таны ачаар энэ бичлэгүүд маань үргэлжилсээр байгаа юм шүү. За дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. За групп номер 2 уншлагадаа тавтамаарай л та гөрвөл ба picture plant гэдэг энэ ачирхалтай сонирхолтой цэцэгтэй үзрийг сонгосон байна. За үзрийн утга нь 12-ын тоотой stagnation буюу гацалт гэдэг үгтэй хүзэр байна. За ямар учиртай хүзэр вэ гэдгийг уншлагаа явцдаа олж мэдээ. 12-ын тоо болохоор юм дуусаад шинэ зүйл эхлэхийн өмнө нь гарч ирдэг тоо. Бүрэн босны тоо байж болно, хувирлын тоо байж болно. За энэ гөрвөлийнх нь өнгө төрх нь хүзэрний ер нь өнгө төрх нь маш цоглог, гоё, сонирхолтой эд шидийн чим шиг харагдаж байна. За юун түрүүнд уншлагаа бүгдээрээ сайхан энергийн шалгалтаас нь эхэлье. Энергийн шалгалтын үеэр уншлагатай хамааралтай эсвэл хамаагүй яг таны одоогийн байдлын тухай мэдээлэл гарч ирэх болно. За энергийн шалгалтын үеэр групп номер 2 нь таны групп мөн үү эсхийг нь баттай болгоод өгөх болно. За групп номер 2 энергийн шалгалтыг авъя. Ace of Cups. Дөрвийн элд the Hierophant. За үүн дээр нь тодруулга үзэр харъя. За тодруулга үзэр харъя. Cooperation хамтрал доош арах. За групп номер 2 аль хэзээ хин нэг үнтэй суусан, үерхсэн, болцож байгаа их дажгүй харилцаанд байгаа хүмүүс байж болно. Эсвэл ирээдүйд суунаа гэж бодож байгаа их дажгүй үнэ олцсон гэдэг ч юм уу те. Заавал харилцаанд орсон байх шаардлага байхгүй. Ямар ч гэхлээс энэ хүн дээрээ тогтноо энэ хүнтэй байна гэд ер нь шийдчихсэн, тодорхой болчихсон. Тийм тал харагдаж байна. Гэхдээ энэ нөхцөл байдал одоо байгаагаас цаашаа урагшлахгүй байгаад ч байгаа юм шиг, зарим нэгэн тал дээр нэг голоод ч байгаа юм шиг, та түүнийг голоод ч байгаа юм шиг, та түнд гологдоод ч байгаа юм шиг ийм хоёр талтай зүйл тохиосон байж болж байна. За тэгээд та хоёроос зарим нэгэн зүйл дээр яг 100% гар хамтарч 100% ойлголцохгүй байж болно. За үүн дээр сахусны хон зөвлөхөг хараад үгэй. За энэ бол жинхэнэ хайрын харилцаа мөн та жинхнээсээ тэр үнцэтгэлтэй бол мөн гэж шууд сахусны хэлж байна. Page of Swords, элдийн хүү, дөрвийн зоос доош харсан, Ace of Pentacles дээш харсан. За окей. За энэ нөхцөлд нь жахан гацсангаа адил мэдрэгдээд байна гэдгсэн тийм энэ таны сонгосон гөрвөлийн энэ үзэртэй холбогдож байгаа.
За энэ нөхцөлд ер нь жоохон гацанга байдал урагшил таны яг 100% хүсснээр урагшлахгүй байгаа тал байна гэж харагдсан. Үүн дээр нь сахиус нь юу гэж зөвлөж байна вэ гэх тэгэхээр гоёа жоохон энэ нөхцөлийг урагшлуулахын тулд та жоохон одоо юу гэж хэлэх вэ? Өөрийгөө сорин гэхлээр буруу ч юм шиг. Өөрийгөө жоохон нэ гэхлээр бас жоохон буруу. Юу гэж хэлэх вэ? Шин зүйлсүүдэд нээлттэй бай гэх юм уу? Та яг дассан зангаараа дассан байдлаараа л байгаад ахлаар эсвэл өөрт хамгийн аюулгүй санагддаг төлөв байдлаараа л байгаад байвал угаасаа энэ нөхцөл нь өөрчлөгдөхгүй. Тэгээ энэ нөхцөл өөрчлөгдөхгүй байгаа шалтгаан нь тэр хүн танд дургуйдээч биш гэдэг ч юм уу те. Эсвэл нэг юм таны бодож байгаа шиг тийм асуудал бол биш. Тэр хүнд хичээл сэтгэл дутагдж гин гэдэг ч юм уу. Тэр хүний талаас сэтгэл гарахгүй байна гэдэг ч юм уу. Гэхээс илүүтэйгээр нөхцөл байдал яг одоогийн чигээрээ байгаад та амар тухалчжээ. Яг үндэ тухалчиж тэгээ нөхцөлийг урагшлуулахын тулд та өөрөө үйлдэлийг хэрэгтэй, өөрөө санаачлахтай гэж хэлдэг тий. Санаачлахтай хэрэгтэй, өөрөө ингээд за тгий ингээ ийшээ явъя, хоёлаа ивентээр явж үзье гэдэг ч юм уу тий. Хоёлаа харилцаанд ийм байдлыг оруулж ирж үзье гэдэг ч юм уу тий. Гэх мэтчлээ ингээд та өөрөө харилцаанд би ингээд чамтай харилцаагаа ийм байлгамаар байна гэдэг ч юм уу. Эсвэл та тэр хүнтэй үерхэж эхлэмээр байвал үерхэх талаар тэр хүнтэй ярьж эхлэх ч юм уу. Тэгээ өөрөө жоохон үйлдэл хийж эхлэх ч юм уу. Бүр шууд очиод ингээд хээж надад үерхэхгүй зэрэг гуй гэж байгаа юм бол биш. Гэхдээ нэг хин нэг үнтэй уулзж байгаа чадлж байгаа үнтэй үерхмээр байвал хүн өөрөө нэг жоохон ингээд үйлдэл хийдэг дээ. Тэ өөрөө ингээд энэ талаар ярих, энэ талаар пост шеэрлэх гэдэг ч юм уу те. Та болохоор амар юм бүрэг байгаад байна. Амар бүрэг хаалттай. Та өөрөө тэрийг анзаарахгүй байж мэднэ. Өөрөө л бүрэг хаалттай анзаарахгүй. Тэгээд та ингээд бүрэг хаалттай байгаа тэгэхээр нөгөө хүн таныг бэлэн биш байгаа юм болоо, цаг нь болоогүй юм болоо, эсвэл дэмий юм болоо гэдэг ингээд толгоо маажаа суугаад байна гэсэн. Тэгэхээр ер нь бол нөгөөнийхөө гарыг бити хараа. Энэ нөхцөлийн харилцаанд хүсэж байгаа зүйлээ та өөрөө энергийг нь оруулж ир. Заавал өөрөө гүйцэтгээд ингээ те ингээ шаардлага байхгүй. Гэтэ ядаж энергийг нь оруулж ир гэж байна. Тэгээд боломжууд сахиусууд нөгөн явуулна. Та болохоор жоохон өөртөө тохгүй зүйлийг хэлэх шаардлагатай байж мэднэ те. Өөрөө жоохон ичих санаа зовох юм ингээ хүн хэлдэг те. Хийдэг тэрийг тэгэх шаардлагатай байж мэднэ. Гэтэ том сорьсон дарангуулын зүйл бол ерөөсөө биш. Ерөөсөө л ингээ жоохон хүн ингээ те уучлаарай гэж хэлгээд уучлаарай гэж хэлж чадахгүй ингээ үгээ залгаад байдаг да. Тэрийг ингээд жоохон даваад гэдэг ч юм уу те. Тэгээ бассейнд орохын өмнө ус руугаа орохоос айгаад ах юм бол хөл мөлөө дүрж үзээд тэгснэ яа за би боллоо гэдгээд гүүгээ та өөрөө алга болоод өөрөө холдоод байгаа юм шиг байна. Тэгээд бассейнд орохоос өмнө өөрөө нэг ус руугаа жоохон ингээд те зөрөгтэйгээр шумбаж ороод ингээд нэг титгээд ингээд те нэг чичрээд нэг яана ямар юм бэ гэж мэдрээд тэгээд тасдаг да. Нэг тиймэрхүү байдлын зөрөглөө жишээнүүд үг хэлэмжүүдийг сахиус нь хэлж өгч байна. За энэ уншлага нь баг өнөөдрийн сэдвтэй холбогдож байгаа шиг байна. Тэр яагаад таны хүссэн зүйлийг өгөхгүй байна вэ? За гол асуулт руугаа оръё. Гол асуултыг харахаас өмнө харилцааны хоёрын байдлыг хараад өгье. Тэгээ энэ нь ямар ч юм байж болно. Гэтэ групп номер 2-ийн хувьд л их хосын романтик хүн бололтой. Романтик харилцаанд орохыг хүсэж байгаа хүн бололтой шүү. За. За зүүн талын үзэр нь таны үзэр ах болно. Баруун талын үзэр нь түүний үзэр ах болно. Зүүн талын үзрийг харъя. The world, баруун талын хүний үзрийг харъя. Нөгөө хүний үзрийг харъя. The Fool. За, окей. Хоёрын энерги бол төстэй юм шүү. Товилдолт байна. Харилцааны төлөв байдаг. Окей. Гой байгаа юм биш үү дээ. Групп номер 2 гой байгаа юм шүү. За, та түүнээс юу хүсэж байна вэ? Түүнээс хүсэж буй зүйлийг нь харъя. Venus ангараг
Сугар гарга уучлаарай. Сугар гарга. Beloved heart. За таны түүнээс хүсэж байгаа зүйл бол ерөөсөө амар хайрлагдсан мэдрэмжийг авахыг хүсэж байна. Юу ч болсон надад хайртай юу гэдэг тэгдэг те. Cherish гэдэг бас англиар байдаг. Ингээд юм нандагнуулсан, нөхцөлгүйгээр хайрлагдсан ингээд хиний хүн ингээд танд дурлаад ингээд таныг өөрийн болгох гээд араас гүйж байгаа бол ингээд ерөөсөө л бүхий л байдлаар нэг хайрладаг нэг тийм байдаг тийм үү ерөөсөө би жоохон дараад байна гэвэл ингээд хуцаа гаргаад өгчдөг. Гэрлүүгээ яаж харих вэ гингүүд би хөргөөдөг гэлтэйгдэг те. За төрс өдрөнд өгөх гэж ивэл ингээ бүр бэлэг мэлгийг нь ямар бэлэг авах байсан тэрийг нь бүр шийдсэн ингээ сонгоцсон ализэнэ бэлтцсэн. За тэгээ 10,000 сарнаа гэдэг ч юм уу те. Иймэрхүү яг бүр ингээ бүр амар бүр ямар ч юм эргэлзээгүйгээр 1000%, 2000% хайрлагдсан мэдрэмжийг авахыг хүсэж юм. За энийг яагаад тэгээд авахгүй байна вэ? Үүнд ямар блок байна вэ? Яагаад үнийг авч чадахгүй юм шиг авахыг хүсэж байна гэдэг чинь энийг авахгүй байна л гэсэн үг шүү дээ. Одоо байхгүй байна. Одоо авч чадсан юм шиг санагдахгүй байна гэсэн үг. За энэ сүү зүрхийг халтааръя. Окей. The Fool дошаарсан байна. The Tower, the Star. За дахиад нэг үзэр харъя. Энэ групп номер 1 дээрээс үзрээд холигдоогүй юм шигээр гараад ирлээ. За групп номер 1 дээр хэлсэн зөвлөгөө яг энэ 3 үзэр гарч ирсэн байхгүй юу? Энэ 3 үзэрний зөвлөгөө нь болохоор ерөөсөө та хуучнаа цэвэрлээгүү, зэгцлээгүү, хуучиндаа хорогдсон гэдэг ч юм уу те. Тийм утгатай зөвлөгөө гарч ирсэн. Ерөөсө хуучнаа тавьж явуулахгүй байна. Тэр зөвлөгөөнөөс тань дээр гарч ирж байна. Тийм тэгэхээр яагаад ингэ бүрэн 100% хайрлагдсан мэдрэмжийг авахгүй байгаа юм бэ гэхлээр энэ 100% хайрлагдсан байгаа мэдрэмж нь орж ирэхгүй байгаад байгаа юм биш. Гэхдээ та өнгөрснөөхөө дурсамжтай холбож одоо зөвл өнгөрсөндөө хайрлагдаагүй байсан дурсамж мэдрэмж шахаа тэгээд байгаа учраас энэ нь энэ нөлөөлөд байна гэж харагдаж байна. За яг групп номер 1 дээр гарч ирсэн үзрүүд яг тэр чигээр гарч ирсэн учраас шинээр холж байгаад яг тань зориулаад үзрийг харъя. За. Гадаа хүүхэд нэгнээ дуудаж байгаа чимээ сонсогдож байна. Дөрвийн Four of Pentacles, дөрвийн зоос энэ үзэр бол энергийн шалгалтын үеэр нь гарч ирсэн үзэр байна. Дөрвийн зоос гэдэг энэ үзэр. За тийм та өөрөө хаагдмал агаад байна гэдэг зөвлөгөө дахиад гарч ирж байна. Та өөрөө тийм их хайрыг хүлээж авахд бэлэн үү? Ууг нь бол бэлэн. Гэхдээ та өөрөө өөрийгөө болохоор бэлэн биш гэж бодоод байна. Ингээд ийм тасаагүй байгаад байна гэх юм уу? Ерөөсө тасаагүй байгаад байна. Та амар хичээд байна. Хичээд байна, санаа зовоод байна, өөрөө түлхээд байна, өөрөө хаагаад байна. Ингээ хүн тань ингээ амар гоё юм хийх гээд ингээ эрэнгүү та за яхаа яшиг штэ гэдэг ч юм уу те. Ингээд түлхээд за зүгээр гэснэ ингээ хаяа явчихдаг гэдэг ч юм уу те. Та өөрөө хаалттай байна групп номер 2. Яагаад хаалттай байна вэ? The world за үүн дээр гэхдээ захиусууд нь зохицуулж байгаа. Та яг хүссэн хэмжээнийхээ хайр, хүссэн хэмжээнийхээ тэр нандинуулсан мэдрэмжтэй энийг авдаг болоход нь захиусууд нь туслаад зөндөө юм бэлдсэн байгаа. Ингээд таны алдааг гэдэг ч юм уу те. Эсвэл таны бүрэг байдлыг сорж өгөх иймэрхүү зүйлсийг захиусууд нь бэлдсэн байгаа. Тийм ээ. Үүн тэгэхээр ер нь таны зөвлөгөө бол жоохон биеэ сул тавиад санаа амраа те тайвшраад тэгээ нөгөө үнэ чангахаа болмоор байна. Нөгөө үнэ чангаагаад энэ хүн л намаа ингэж хайрлахгүй ингэж бодох хэрэггүй. Тэрний хаад бол үнэн биш байгаа даа. Ерөөсө та өөрөө амар хаалттай байгаа болохоор хүлээж авах юм цооргон биш. Хүлээж авах юм хувь нь байхгүй болохоор ус нь орж ирэхгүй гэдэг шиг байгаад байна. За The World гэх үзэр 2 удаа тарих дээр гарч ирсэн. Та яг одоо амар их юм өөрчлөлтийг бас амсаж байгаа. Таны амьдрал яг одоос маш ихээр хуурж байгаа шинэ голон гой зүйлсүүд таны амьдралд орж ирж байгаа, тохиож байгаа
гэж харагдаж байна. Тийм учраас бас ингээ амар их өөрчлөлт тохиогоод ингээ бүрэн газардаагүй байгаа учраас яг тэр хүсэж байгаа нандин юм авахд бас жоохон хэцүү болсон байж болзошгүй. Яагаад гэвэл ингээл гэр нүүлгэх гэдэг ч юм уу уус нүүлгэх ингээл амар том нүүлгэлт өөрчлөлтийн үеэр чинь юун сарнаа марнаа авах мантай байдаг болчдөг тийм тал бас байна. За нөгөө хүний талд болохоор харилцаагаа шинжлэх, харилцаагаа илүү гоё болгох тантай байгаа холбоогоо та хоёр ямар ч харилцаатай хүмүүс аж болно. Харилцаагүй үерхээгүй ч хүмүүс аж болно. Тэ зүгээр чатлж байгаа төдий байж болно. Тийм бол нөгөө хүн тань руу бол нэлээд чиглэж байна. Тийм тань руу бол нэлээд анхаарал нь явдаг, энерги нь явдаг, таныг боддог, танд сэтгэлтэй, танд хандтай гэж харагдаж байна. Ийш харцсан байгаа даа. Тийм тэгээ бас тантай харилцаагаа гоё шинжлээд, гоё шин юм ихлүүлээд тэгээ харилцаанд тантай байгаа энэ харилцаанд одоо байгаагаасаа хайв илүү хөнгөн тэгээ хөнгөн чөлөөтэй ингээд эрх чөлөөтэй мадал явдалтай хоёулаа хамтдаа ингээд ирч шиг юм хийгээл явдаг. Машин цугаал хаашаа чамаагүй жолооддог гэдэг ч юм уу те айгүйх цугаалгаар явдаг, ивентээр явдаг, гоё гоё юм зөндөө үздэг, магадгүй влог хийдэг гэдэг ч юм уу шинэ юм ихлүүлдэг. Ийм гоё адал явдалтай амар их юм тантай хиймээр байна гэж харагдаж байна нөгөө хүн бол. Тэгэхээр өөрөөсөө асуудал нөгөөний талд биш байгаа дагааз. Нөгөө хүн бол ерөөсөө хаалттай биш байгаа байхгүй. Нөгөө нь болохоор бүр ерөөсөө эхлэхэд бэлэн, өгөхөд бэлэн, ингээ гоё гоё юм хийхэд бэлэн. Ерөөсөө энерги нь бэлэн, бүх юм нь бэлэн. Таал нэлээд хувирлын үйл явцад байна. Өөрөө жоохон хаалттай байна. За тэгээ харилцаанд та хоёр хоёулаа амар гоё нэгнээсээ суралцдаг гэж харагдаж байна. Та хоёр хоёулаа нэгнээсээ суралцдаг, хоёулаа нэгнийхээ төлөө бас суралцдаг. Нэгнийхээ төлөө бас хөгждөг гэж харагдаж байна шүү. За групп номер 2 өөр та юу мэдмээр байна? Ер нь хариулт нь маш тодорхой болчихлоо доо. Одоо өөр сахус нь юу гэж хэлмээр энэ групп номер 2 шүү дээ. За. Харин Pluto rebirthing. Та өөрөө хувирлаас айгаад байгаа тал танд байна шүү. Хувирлаас айгаад байгаа тал байна. Яг амьдралд одооноос эхлээд тохиох зүйлдээ бүрэн бие сул тавьж чадахгүй байна. Ингээ би хүн нэг санаа амраа бие сул тавиад окей гэдэг ингээ нэг тухлан да хариусаа тухлахгүй байгаа даа. Үүн дээр нь бас яг одоо явагдаж байгаа 2026 оны 100 явагдаж буй Плутогийн ухралтаас та нөлөөтэй аж болно. Плутогийн ухралтаас болоод та чангаалт гэдэг ч юм уу те өөрийн дассан зүйлдээ хит их наалдах гэдэг ч юм уу те дассан арга барилтаа хит их наалдах гэх мэт иймэрхүү асуудлууд нь яг одоо илүү идэвхжчихсэн байж болно таны хувьд. Тэдрийг сайхан чадхаараа тавьж явуулаад ер нь жоохон relax те ер нь жоохон амгалан бай ер нь жоохон биеэс бол та гэсэн зөвлөгөө ерөөхдөө бол гарч ирж байна. За 1551 сахиусны тоо үнэхээр сайхан таарч гарч ирлээ. За одоо бүгдээрээ нэмэлт хэсэг рүү шилжиж. Нэмэлт хэсэг дээр би зүгээр сахиусны зөвлөгөөг үргэлжлүүлж харъя гэж бодож байна. Юуны ч талаар хамаагүй хайр дурлал санхүү мөнгө амжилт зүүн бэлэг юу гэдэг те ойрын эдэн сар гэдэг ч юм уу. Ерөөсөө сахиусууд нь танд юу гэж хэлмээрэн тэрийг нь л нэмэлтээр нь харуулъя гэж бодож байна. За хэрвээ нэмэлтийг сонирхож байгаа бол аваарай, сонирхгүй байгаа бол ингээ орхиж болно. За хэрвээ сонирхож ивэл description ба comment хэсэг дотор нэмэлтийн холбоос нь бэлэн байж байгаа. За шууд тэрэн дээр дараад аваад дэлгэцэн дээрээсээ яг одоо үзэх юм шүү. Чатаар бичиж авах шаардлагагүй юм шүү. За тэгэхээр тунтахгүй уулзъя. За групп номер 3 уншлагадаа тавтай нарийн та энэ матар ба Poppy гэж цэцэг зүүд гэсэн утгатай хөзрийг сонгосон байна. За энэ бүр үнэхээр юм сонирхолтой. Энергитэй хөзөр байна. Танд мэдрэгдэж байгаа гэсэн мэдэхгүй нэг тийм сонио. Даалтын юм шиг те юм хойрлогч бэлэгдэж байгаа юм шиг хоёр ертөнц нэгэн зэрэг орж байгаа бэлэгдэж байгаа юм шиг юм сонио үнэхээр сонирхолтой. Өвөрмөц энергитэй хөзөр байна. За тоон болохоор 25 байна. 20 тоон ч гэсэн бэлэгдлэрээ их сонирхолтой мэдрэмжийг төрүүлж байна. За таны уншлага руу орохоос өмнө энергийн шалгалтыг хийж өгье. Энергийн шалгалтын үеэр энэ групп нь яг таны групп мөн үгүй юу гэдгийг тодорхой болоод өгнө. За бас энергийн шалгалтын үеэр сахиус нь ямар мэдээлэл гаргаж ирэх үү, яах уу гэдгийг сахиус нь яг өөрсдөө шийдэн сэтгэвтэй хамааралтай ч хийж болно, хамааралгүй ч хийж болно. За
За харъя. Групп номер 3-ын таны энергийн шалгалт 10-ын элд доош харах. За. Загнуулах гэдэг нь уу да. За би сайн хараадах. За нэмэлт үзэр харъя. Загнахаас өмнө нэмэлт үзрийг харъя да. Загнуулах гад л ах шиг байна да. За яагаад чи миний үзэр татагдчих байна. Discovery ололт. Үзэр доош харсан гарч ирж байна. There's still an essential piece of your puzzle. За. За групп номер 3 та өөрийнхөө замд нэлээд садаа хийжээ. Гэ шаардлагагүйгээр өөртөө юм тухгүй байдлыг авчираад байна. Загнаад хэллээ яана. Загнахгүй нэг гоё мэдээлэл өгчөө дараа нь загнаад гэхүү. Тэгэж болгосон болов. Нэг махтаал ч юм уу те нэг гоё сэтгэл санааг амраах хэлчихэд тэгээ загнаж болох уу. Change, oh my god. Би яг одоо бүр ингээ нүрээ дараад ингээ ёо яах вэ гэж сууж байна. За уламл загнуулах нэ ингээ загнуулахгүй гэсэн чинь бол уламл загнуулах үзэр гараад ирлээ. За групп номер 3 загнуулахтай бэлнэ үү? Энэ надаас биш сахиуснаас нь орж ирж байгаа шүү гэдэг би дахин сануулъя. За ингээ ерөөсөө ингээ чи та энэ нэрээ байгаад байвал юу ч өөрчлөгдөхгүй. Юу өөрчлөгдөхгүй гэдэг яг тэгж юм. Тэгээ за та өөрийнхөө замд амар садаа яадаг, өөртөө амар лай болдог. За ингээл өөртөө лай болоод те өөрөө юмнуудаа боснуулаад зүгээр байгаа юмыг ингээл очиж контролдоол чангаагаал базаад л ингээл өөрийнхаараа дайраал ингээд байна групп номер 3. Өөрийгөө тэгдэггүй гэж бодож бодно. Хэрэг үнэхээр тийм биш үү? Би үнэхээр юм илдэг дараахан өөдрөг хүн штэ энэ гэж бодож байна. Энэ таны групп биш байж болно. Яана ингээ групп номер 3-ыг үзэх хүн байхгүй болчлоо. Тийм тэгээд та гол нь ингээд надад нэг мэдээлэл дутуу байна гэж бодоод байна. Нэг мэдээлэл, нэг зөвлөгөө, нэг дэмжлэг, нэг л юм дутуу байна. Юу дутуу байгаа дараа тэр л зүйл нь олдчул ингээ боллоо гэдэг ч юм уу те. Нэг ингээд хүн надад ингээ мэдээлэл өгөхгүй байна, нэг л юм өгөхгүй байна. Тэр нь л ингээл ороод ирвэл нэг л зүйл ингээ надад олдчул ингээ бүх юм болох гээд байгаа байхгүй юу л гэж та бодоод өөрийнхөө сэтгэл санааг худлаа амраагаа яваад байдаг. Гэхдээ ингэж нэг орж ирж байгаа мэдээлэл нь тэр ингээд нэг хүсээд байгаа нэг түлхүүргээд байгаа зүйл яг үндэ байхгүй. Та өөрийнхөө замд амар садаа болоод байгаа болохоор яаж ямар ч төрлийн түлхүүр нөхцөл байдлыг шийдэж өгөх вэ? Энийг одоо ингээд яг одоо энэ уншлагаар ингээд сонсохгүй л ерөөсөө байдал өөрчлөгдөхгүй таны энэ ер нь айгүй ундацалтай байгаад байна шүү дээ. Нэг зүйл юм уу эсвэл амьдралдаа тэр чигт юм уу ямар ч ихлээс нэлээ ундууцалтай байгаад байна. Тэгээ бүх юм ерөөсөө таныхаар болдоггүй дандаа таны эсрэгээр болдог. Ингээл яаж иж байгаа л дандаа юм тухгүй зүйлсүүдтэй нүүр тулах шаардлагатай болдог. Ингээл амар их бүтлгүүтдэг гэд энэ зүйлсүүд ерөөсөө таны өөрийн гараараа хийж байгаа зүйлсүүд мөн. Хариуцлага нь тань дээр буухны. Энийг одоо ингээд сонсохгүй л энэ нөхцөл хизээч өөрчлөгдөхгүй тэгээ ингээд өөрчлөгдөхгүй ингээл өөрийнхөө гарт хохирол амьдраад ах юм уу да гэж зөвхөн ингэж байна. Окей. За би хэлээд өглөө санаа нь амарсан бол өөр сахиус нь юу гэж хэлмээр байна. Энэ нөхцөлийн талаар өөр юу гэж хэлмээр байна вэ? За өөр юу гэмээр гэх гээд байгаа юм шүү те бараг хэрэлдэх гээд өөр юу гэмээр байна. Окей. За сонсъё юу гэж хэлэх нь сахиус нь. Page of Pentacles, Queen of Pentacles, the Moon. Таны ходол за юу гэх нэг надад боломж олддоггүй гэдэг ийм үгэнд та амар дуртай. Амар дуртай. Тэгээд эндээ бүр үнэхээр энээс маш их хэмжээний тав тухайг авдаг. Надаа угаасаа боломж нь авахгүйсэн юм чи яах юм ингээл тэгдэг те. Угаасаа боломжгүй юм би яах юм. Надад боломж нь олдоогүй, надад тийм боломж нь байгаагүй гэдэг ч юм уу. Та магадгүй багасаа жаахан ядуу буураа өссөн байж магадгүй. Тэр тэгсэн учраас л те. Надад л чинь баян учраас чадаад байгаа. Би болохоор баян өссөн биш те. Би бол ядуу өссөн гэдэг ч юм уу те. Ингэх жишээ нэ. Тэгээд эннээсээ амар их тав тухайг авдаг.
амар их тав тухайг авдаг. Угаасаа л боломжгүй юм ч одоо яах юм гэдэг ч юм уу те. Надад хин ч хэлж өгөөгүй шүү гэдэг ч юм уу. Ингээд иймэрхүү зүйлсээс та бүр амар их тав тухайг авдаг гэж харагдаж байна. Бүр амар их тав тух. Юу л тав тух амар их тав тух. Энэ гол нь худлаа. Энэ үнэн биш. Танд боломжууд байгаагүй, бололцоонууд байгаагүй гэдэг нь үнэн биш ээ. Энэ бол ерөөсөө та ингээд өөрийгөө хуураад байгаа үзэгдэл төдий юм аа. За нэг хайтаахан мэдээлэл гарч ирэх нү. За ойрын хугацаанд орж ирэх гоё зүйл юу вэ? Сахиуссан танд гоё оруулж ирэх гоё зүйл юу вэ? Гэдгсэн сахиус ундууч байна. Юуч гоё морж ирэхгүй цаа гэх. Нэг сахиус амар ууралчжээ. За би энэ уурлаад байгаа таны бүр амар загнаад байгаа энэ сахиусных нь өөрийнх нь талаар мэдээлэл гаргаад өгье. Ямар учиртай хүн яагаад ингэж амар уурлаад байна? Одоо гэр бүлийнх нь хүн юм болоо ямар учиртай сахиус ингэ уурлаад байна вэ? Харъя амар ууртай. Хар сахиус энэ төр бол биш ээ. Муухай сахиус бол биш. Яг нэрнгээс таныг чиглүүлээ, залъя гэсэн тийм сахиус байгаа даа. Vision, contemplation. За энэ цэнхэрэнг танд юуг санагдуулж байна? Та хараад үзээрэй. Хэнийг санагдуулж байна? Юуг санагдуулж байна? Ирээдүг харах. Invitation. Angel of Song. Вау, групп номер 3 та юу юм шүү? Зарим групп номер 3-ыг сонгосон зарим хүмүүс бөө хүмүүс аж магадгүй. Бөөгийн онгод гэ байдаг да. Тэг онгод нь хайж явах гэдэг бол би ерөөсөө би энэ сэдвээр ерөөсөө хамаагүй ярмааргүй байна. Миний сайн мэдэх сэдв биш учраас нөгөө бөөгийн онгод нь хайж явна гэдэг лөө. Энэ болохоор яг ингээ хайж явахаас өөр аргагүй болцсон байгаа нэг онгод гэдэг ч юм уу те. Тийм гарч ирж байна. Одоо ер нь боллоо. Одоо ингээ би ер нь чиптэй ер нь тулж ажиллахгүй юм байна. Боллоо өнтер гээд амар анхаарч ханддаг байсан нэг тийм онгод бэрийн сахиус. Одоо ер нь би боллоо гэдэг ингээ бүр амар гомдчихж. Ер нь шантарч जैन тэгээ шантархаасаа өмнө ингээд шантархаасаа өмнө эцсийн үгээ хэлээ шантарч байгаа гэдэг ч юм уу. Окей, за амар ууртай сахиустай холбогдсон учраас би өөрийнхөө сахиусаараа дамжуулж тэр сахиустай харилцаж мэдээлэл гаргаж өгье. За. Wow. Queen of Wands, Knight of Pentacles. Тэг ерөөсөө нэгin юм байдлаараа та үргэлжлээд байна. Ерөөсөө нэгin юм байдлаа өөрчлөхгүй амар зөрүүд агаад байна. Тэгж ин амар зөрүүд агаад байна. Өөрийнхөө хүч чадлаа бүгднийг нь алдаад байна. Та юу исэн бэ? Групп номер 3. Яахлаар ингэж амар загнуул болдог байна. Юу исэн болоод. Тэг ерөөсөө за би өөрөөсөө л болсон штэ гэдгийг та хүлээн шуурч хэрэгтэй. За тэгэнгүүтээ за тийм ээ боломжуудыг атгах, амьдралаа гоё болгох төслийг хин чи ерөөсөө л миний л хүч чадлын зүйлдээ өөр сахиус махус миний өмнөөс хийж өгнө. Өөр хүн миний өмнөөс хийж өгнө. Ус мус миний өмнөөс хийж өгнө гэдэг бол зүйл биш. Гэт ингээд энэ бодит үнэтэй нүүр тулаад жоохон нөхцөлийг гартаа атгахчмаар байна. Окей. За гол уншлаг руу ороод үзье. Гол уншлаг дээр бас нэлээд мэдээлэл байгаа харагдчихээн. Амар уурал болчихжээ. Яана юу исэн би? Яач ба. Тэ манайха яач ба. Окей. За. За хари. За. Тэр хүн яагаад таны хүссэн зүйлийг өгөхгүй байна вэ? За зүүн талын энэ таны сахиусны талаар ч хийж болно. Өөрхийн нэгэн хосын хүний талаар ч хийж болно. Гэр бүлийн хүний талаар ч хийж болно. За харъя зүүн талын үзэр таныг бэлэгдэх үзэр авах болно. Баруун талын үзэр түүнийг бэлэгдэх үзэр авах болно. За харъя зүүн талын Emperor. За энэ дээр болохоор та амар байдлыг гартаа атгасан харагдав тийм. За харилцааны байдлыг харъя.
За энэ нөхцөлд нэг биш хүн хамааралтай холбоотой байв. За амар онгоц чангаар дуурж байна. За нөгөө хүн яагаад таны хүснэг өгөхгүй байна вэ гэхээр нөгөө хүн энэ нөхцөлийг ерөөсөө өөрт ирээдүйдээ алстай ашигтай гэж харахаа болжээ. Ер нь ирээдүггүй гэж харах болсон байна нөгөө нь. Ирээдүй байхгүй. За тэгээ бас энэ харилцаанд угаасаа л 100 цэнгэлийн чанартай байсан биз дээ. Угаасаа ирээдүйдээ алстай ээлтэй байх зорилготой зүйл бол байгаагүй штэ гэд. Тийм мэдээлэл гарч ирж байна. Нөгөө хүний үнцэг бол тийм байна. Таны үнцэг болохоор энийг гоё юм бүтээх гээд байгаа гэдэг ч юм уу те, бүтээх гээд байгаа, хийх гээд байгаа, томруулах гээд байгаа, болгох гээд байгаа, хичээж байгаа нэг тийм энерги байгаад байна. Та нэг л зүйлийг амар хүсээд байна. За хүслийнхэн талаар харъя. Юуг хүсээд байна вэ? Юуг нь өгөхгүй байна вэ? Хүслийнхэн талаар авмаар байгаа зүйлийнхаа энергийг харъя. King of Pentacles шууд утгаараа санхүүтэй холбоотой зүйл аж болцсошгүй. Санхүүгийн боломж, тайван тухтай амьдрал, машин байшин байр гэдэг ч юм уу те. King of Cups. Тэг ерөөсөө л ийм айгүй хүүтэн санхүүгийн баттай зүйл хэрвээ тэгэхээр ингээд хэрвээ та хосын хүн болцож байсан хүнээсээ юм өсөд байгаа бол та түүнээсээ хүсэж байгаа зүйл бол ерөөсөө л ийм гоё баттай мэдрэмж ба түүний санхүү гэдэг ч юм уу те. Түүний санхүү, түүний сэтгэл биш, түүний санхүү. Түүний танд хань олдоо тус олдог болзоонд даадаг гэсэн үг болж таарж байна. Хэрвээ гэр бүлийн хүн бол таас гэр бүлийн хүнээсээ бас санхүү хүсдэг. Ирээдүйн баталгаа, гол нь ирээдүйн баталгаа гэдэг зүйлийг амар хүсдэг гэж харагдаж байна. За би групп номер 3-ын талаар таны талаар ер нь мэдээлэл авъя. Ер нь бол хариулт юм байна. Бас дахиад загнуулаад байх юм. Групп номер 3-ын талаар мэдээллийг авъя. Таны талаар би мэдээллийг аваар санагдаж байна. Тэг ууг нь бол та айгу өглөгч хүн гэж харагдаж байна. Ууг нь өглөгч, айгу нээлттэй өглөгч. Ийм харамж төрлийн хүн бол биш ээ. За гэхдээ ийм жон барьцамтгай энерги танаас харагдаж байна. Барьцамтгай. За тэгээд ийм шийдвэр өөрөө шийдвэр гаргадаггүй тал харагдчихэ. Материал ордог юм байж магадгүй, арслангийн орд, хоньны ордог юм байж магадгүй, та эсвэл ордынхаа айл нэгт ч юм уу те. Бүхнийг та өөрөө болох гэж хичээдэг. Ерөөсө бурхан хороо эрдэнэ сахиусныхаа дэмжлэгүүдэд нэг тиймч дуртай бол биш ээ. Тэдрээсээ ингэж дэмжлэг авч амьдрахыг бол нэг тэгдэггүй. Хүсдэг байж болно гэхдээ тэгдэггүй. Та сахиус бурхан хороо эрдэнэтэйгээ хамтарч ерөөсөө ажилдаггүй, амьдрдаггүй. Ерөөсөө л бүхнийг өөрөө ганцаараа болгох гэдэг тал танд байна. Би чадна, би болгоно гэдэг. Би өөрөө л болгох чинь гэдэг. Ихтэрхий бие даасан гэдэг ч юм уу. Тэгээд тэгэхээр ингээл байдал хэцүүдээд байгаа юм байна. Таны ер нь бол тийм ерөөсөө ингээ бүхнийг өөрөө зохицуулна, зөвхөн өөрийнхөө толгоогоор ганцаараа шийднэ ингээд. Тэгээд ахлаар амьдрал ер нь жоохон хэцүү болоод байна. Тэ? Угаасаа яагаад бол хүмүүс ч угаасаа сахиустайгаа, бурхантайгаа, ороо ертөнцтэйгаа энерги гэдэг зүйлтэй хамтарч амьдарч иж амьдрах ёстой байдаг. Та сүнслэгч бай, шашинлагч байна хамаагүй угаасаа л хүн болгонд тэгж амьдарч иж лагтайхан хол явдаг, хүссэндээ үрдэг. Тэг хүн ганцаараа болгоно, энергийн тусламжгүйгээр, сахиусны тусламжгүйгээр, бурхан тусламжгүйгээр гэд ингээд ганцаараа болгоно гэд ингээд шийдчихэнгүүт ингээл нөхцөл айгу хэцүүдэл те. Хэцүүдэл яалтчгүй нэмэлт дэмжлэг хэрэг болоо, санхүүж байнга л тутмаг байгаад л ингээд эхлэнгүү та бусд хүмүүсээс ингээд те, бусд хүмүүсийн гарыг нь харах гэдэг ч юм уу, бусдыг чангаах гэдэг ч юм уу те, ингээд чи надаа ийм өг гэдэг ч юм уу, чи надаа болцоонд авч яв гэдэг ч юм уу. Ингээд бус нөөник хороо ертөнцөөс авах ёстой байсан юм, хороо ертөнцөөс авахгүй байхлаар тэр зүйлийг бусдаас авах гэдэг, хүмүүсээс авах гэдэг болоод байна тий. Гэдэг материал зүйлээс авах гэдэг болоод байна. Гэтэл та хэрвээ хороо ертөнцтэй хамтраад, сахиустайгаа сайхан хамтраад, тэгээ тэдэртэйгээ ингээ уялдаатаагаар бүхнийг ганцаараа толгой мэдэж гэхээсээ илүүтэйгээр ингээ гоё уялдаатаагаар ингэж цогцолох юм бол ерөөсөө амар гоё бие даасан ч болоод эхэлнэ. Яг өөрийн хүсэж байгаа шиг юм гоё хүчтэй ч хүн болоод эхэлнэ.
тийрэх боломжтой. Ер нь ингээд ийм хамааралтай гэдэг ч юм уу те бусдыг чангаах шаардлага байхгүй болоод эхэлнэ. За яаж тэгэхээр хорвоо ертөнд сахиустайгаа холбогдож тэднээсээ дэмжлэг авах вэ? Тэгэхээр та болохоор би бурхан сахиусаас дэмжлэг хүсдэг шүү дээ. Хангалттай манифестлдаг, хангалттай асуудаг гэж та бодож иж болно. Тэгээ яг цагийн тулаад ингээ эрэнгүү та авдаггүй. Тэдрийнхаар байдаггүй. Өөрийнхаараа л зүтгэждэг. Ийм хон зөрүү тал байна. Тэгээд нөгөөний та одоо төлөөс өөр гэдэг ч юм уу те өөр зээлтэй нөгөөний сахиусан танд өртөө юм шиг ингээ хандаад сахиусаас улам их ингээ нэхэд гомдоогоод байгаа тал харагдаж байна. За яагаад вэ? Юуг ангаавал зүгээр би одоо яах вэ? The Tower. За өнгөрсөнд ингээд муухай зүйл тохиож исэн таны ингээд өнгөрсөнд муухай зүйл тохиож исэн дурсамжууд хүнд байгаа да. Бага насанд ч юм уу те хэдхэн жилийн өмнө ч юм уу өсвөр насны үеэр ч юм уу энэ дурсамжуудаасаа яг одоо толгоонд орж ирж байгаа гэн байрч аваад сайхан барьж аваад үүнийгээ зэгцэлчих. Гэт мэдрэмжээ мэдэрдэг үү те өдөржин уйл суудаг уу толин дасгалтах уу толин дасгалтах нь яг үндэ айгуу гоё сэтгэл хөнгөн бахаа гэж бодож байна. Үр дүнтэйч тэр тэгэхээр толин дасгал хийгээд зэгцэлчих. Тэгээд өнгөрснийхаа муухай дурсамжуудыг зэгцлээд байх юм бол ер нь өөрөө байдал өөрөө сайхан жигдэрчнэ. Байдал нь өөрөө гоё ингээд зэгцрээд өгнө, дис дараанд ороод өгнө гэж харагдаж байна. Энэ хамгийн амархан арга. Одоо л болохоор та өөрөөсөө бурууг хайгаад, яана гэд ингийн оронд одоо энэ миний зөвлөгөө шүү дээ сахиусны биш. Сахиусны болохоор ингээ өөрөөсөө баг үг хайгаараа гэх гээд байгаа тийм үү. Тэгээ миний зөвлөгөө болохоор тий өөрөөсөө ингэж амар үг хайж ахаар зүгээр хуучныхаа муухай дурсамжуудаа нэг санаад нэгийг нь барьж аваад захын нам талент тасгалтаал өгчүүл ер нь болно гэдэг зөвлөгөө бас байна. Энэ миний талын сахиуснаас орж ирж байгаа зөвлөгөө гэсэн үг шүү тэр нь болохоор. Окей. Тийм ээ. За тэгэхээр та хин нэгэн хүнээс юм хүсээд байгаа тэр хүсээд байгаа зүйлээ яаж авах вэ гэдэг зөвлөгөөгөөр уншлагын эхний хэсгийг өндөрлөе. За тэр хүнээс нэг юм хүсээд байгаа зүйл Oh my god. Ёо за унсан үзрнүүд авах гэж бүр юм боллоо. Тэгээ яг энэ үзэр унчаад юусоо шалнаас хөгтөхгүй байсан. Энэ болохоор 6-гийн зоос гэдэг үзэр байна. Окей. Тэр хүнээсээ яа орта сахиус вэ? Хүсэм яаж авах вэ гэсэн чинь амар уурлаад ингээд тэгээд ах юм. Тэгээ яалтчгүй хайр сахиус энтер бол биш. Ингээд юм хорлолын сахиус энтер бол биш. Яагаад бол яг суур мэдрэмж нь амар амгалан гэдэг ч юм уу те суур мэдрэмж нь хайр мөн байгаад байгаа. Тэгээ би анхны удаа юм амар ууртай сахиустай ярьцж үзэж байна. Тэр хүрсэн авъя гэдэг байгаа зүйлээ одоо би явуулаа, тавьж явуулаа гэдэг зүйл бол гарч ирж байна. Зөөлхнөр хэлэхэд хатуугаар хэлэх юм бол та өөрөө буруутсан штэ. Чи өөрөө буруутсан штэ. Ингээд чи өөрөө яагаагүй штэ. Энд онгоц дахиад ураад байна тий. Чи өөрөө буруутсан штэ. Чи өөрөө амлалтандаа хүрээгүй гэдэг. Тийм юм хэлж байна. Групп нэр яац юм бэ? Юу болсон юм? Юу болсон юм атраа чатаар бичээрэй би бүр үнэхээр гайх чинь яахлаар ингэж сахиус ингэж амар ууралдаг байна. За энэ сахиусыг аргадах боломж бий юу? Итгэл алдсан. Гинөө? Юу болсон юм бэ? What happened? King of Cups. Нэг хачин хар юм дагаж явсан үстэй чи. Юу хачин хар юм дагаж яваа үстэй. Тэр хачин хар юм гэдэг байгаа юм. Хумхаа ордын хүн байсан байж магадгүй. Загас мэлхий хилэнц чиж болно. Тэгээ сэтгэлээ шархлуулаа эцтэй. Над кармик хүн чинь чамааг өөрчлөх зорилготой байсан юм. Тэргээ тийм амар гомдолтой байна. За сахиустайгаа өөр учраа олдоо. Тэгээ өөр учраа олдоо. Надад хэлж өөрөө юу болсон? Яахлаарэ хүний сахиус ингэж амар гомдож ууралдаг байна. Тэгээ харагдах арга хэлж өгсөнгөө шүү дээ. Зүгээр уураа гаргамаар байсан юм бахта. Ямар ч нэг би бүр анхны удаа ингэж үзэж чинь. Тэгээ сахиусыг ингэж амар ууралсан сахиусыг яаж харагддаг юм болоо? Харагдах боломжтой болов эсвэл зүгээр хэлээ згаар тавиад харилцаа таслах хэрэгтэй гэдэг юм бол би бол мэдэхгүй юм байна. Тэгэхээр над руу чатаар бичээд хэлж өгөөрэй. Юу болсон? Яасан? Энэ үнэн байсан уу? Худлаа байсан уу? Худлаа байсан бол тэгэл орхиорой. Худлаа бол тэгэл орхиорой. Өөр группыг сонсож болно шүү. Нөгөө хоёр группны муухай мэдээлэл гарч ирээгүй.
Нэг үзэр суулмаар харагдаж байна. За чи арай нэг ойлгомжтой үзэр суулнаа. Hematite. Цус гэдэг үгнээс гарч ирсэн грек та хүн алдсан юм шүү. Групп номер 3 хүн нөгөөгүй үсттэй. Хүн өнөөсөн байгаа юм уу? Групп номер 3 дээр. Тийм боломж сайжруулах юм тий. Like blood it's full of iron. Тий айгу гацаанд орсон байгаа хүндийн чулуу эрэг болно гэдэг чинь тий. Таны байдал гацчаад байгаа гэд гэр зөндөө гарч ирсэн тий. За шинэ краш гэдэг үгээс гарч ирж байна. Буцаа дэлхий дээрээ бууж ир гэдэг зөвлөгөө гарч ирж байна. Тийм дэлхий дээрээ том зүйлийг бүтээмээр байгаа хүмүүс зориулсан чулуу. Та болохоор бас том бүтээмээр байна гэж гарч ирсэн тий. Align your wholeness өөрийнхөө бүх талтайгаа нэгдэрээ гэдэг юм гоё зөвлөгөө гарч ирж байна. Тийм тэгэхээр та яалтчгүй өөрийн зарим талаа амар гээгдүүлээд тэгээд нөгөө талд нэг хитрхээ туйшраад ахлаар юм асуудал үүссэн байх нэ. Надад заавал хэлж өгөөрэй хэрэг таарч ивэл уншлах нь юу болсон яасан би үнэхээр мэдмээр та нэрийг хүн алсан юм уу? Хүн алсан бол тэрийг ч гэсэн хэлж болно шүү би мэдмээр. Тэгээ угаасаа надад нарийн мэдээллийг нөхгүй бол би цагдаад мэдэгдэж чадахгүй шүү дээ тий. Мэдэгдэх ёстой болов иргэнийхээ үргээрээ. За мэдэхгүй байна ёо. За нэмэлт хэсэг рүү шилжээ танд нэмэлт хэсэг бас би харж өгөх болно. Нэмэлт хэсэг дээр нь дандаа гой мэдээллүүд харагдах уу. Гэтэ би гой мэдээлэл гарч ирж чаднаа гэдэг ямалж чадахгүй. Нэмэлт хэсэг дээр нь болохоор миний өөрийн сахиус таны нууртай сахиус биш миний өөрийн сахиус танд юу гэж хэлмээр байна, юу гэж зөвлөмөр байна. Тэгээ орж ирэх ойрын 3-аас 6 сар танд орж ирэх бэлэг сэлт гэдэг ч юм уу те. Гоё ад завшаанууд гэдэг. Иймэрхүү зүйлсийг нь би өөрийнхөө сахиуснаас хараад хэлээд өгөө. За тийм ээ. Гэтэ таны сахиус бас ингээ орж ирэх гээд байж магадгүй. Ууртай сахиусан тий. Тэг хүнд ганц биш олон сахиуснууд байдаг. 2 3 гэдэг ч юм уу тий. Тийм тэгэхээр өөр бас гоё тань гоё мэлмээр байгаа сахиус байвал бас тэрнтэй бас холбогдож үзье. Тийм ээ. Тэгээ нэмэлтийг авах хэсгээ та өөрөө мэдрэмжээрээ шийдэрээ заавал шаардлагагүй хэрэг үнэхээр л авмаар санагдаж байгаа, татагдж байгаа бол аваарай. За авахар шийдсэн бол description ба comment хэсэг дээр холбоос нь би за тэр холбоос орон дараад яг одоо хаваад яг одоо дэлгэцэн дээрээ шууд үзэх боломжтой юм шүү. Чатаар бичиж авах шаардлагагүй юм шүү. За баярлалаа. Дараагийн имжлэгээр уулзъя.